Үзэгч та бүхэн амглан ирээ. За Монголын үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ сувгийн онцлог зочны ярилцлага эхэлж байна. 2020 оноос хэрэгжиж эхлэх нийгмийн хамгаалал халамжийн бодлогын талаар зочинтой ярилцсан. За ярилцлагад хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд Мөнгөн Чимэг оролцож байна. Тэгэхээр эх жил одоо нийгмийн халамж хамгааллын хүрээнд бас тодорхой бодлогоо чинээр хэрэгжиж эхлэхээр байгаа. За тухайлбал малчид, хуваарай хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэлээ одоо нөхөн төлөх боломжийг олгосон хууль эрх зүйн орчин бүрдлээ. Цаг хугацааны хувьд яг хэдийнээс эхэлж хэрэгжих үү? Ямар хүрээнд зохицуулт нэгдээд байна? Энэ малчид, хуваарай хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын одоо шимтгэлийг нөхөн төлөх энэ хуулийн хэрэгжилдэг бол эх оны 1 сарын 1-ээс хэрэгжинэ. За хууль бол 1 жилийн хугацаатай хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл малчид, хуваарай хөдөлмөр эрхлэгчид 95-аас 2019 он хүртэлх одоо тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх ийм болцоо бүрдэж байгаа. Ер нь шимтгэлээ ямар хэмжээтэй төлөх нь тухайн хүний сонголтын асуудал уу? Тэтгэврээ тогтоолох боломж нь л одоо нэгдэж гин гэсэн үг. Ер нь бол хөдөлмөрийн үйлсний доод хэмжээнээс эх оны 1 сарын 1-ээс бол хөдөлмөрийн үйлсний доод хэмжээ 420 мянга болж байгаа. Энэ 420 мянгаас одоо 10%-аар тооцож 42 мянган төгрөгийн тэтгэврийн даатгалыг одоо нөхөж төлнө гэсэн үг. Ер нь бол одоо малчид, хуваарай хөдөлмөр эрхлэгчдийн хувьд тэтгэврээ тогтоолгож чадаагүй, олон жил ажилласан боловч одоо хугацаа алдсан эрх ашигнаас хохирж байгаа тохиолдлууд олон байна. Тэгээ ер нь бол яг статистик тооноос харахад бол 288,500 одоо малчид одоо байдгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн ийм статистик тоо байдаг. За энэс бол нэг 10-аас 18% нь бол нийгмийн даатгалын шимтгэлд одоо хамрагдж байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь малчдын маань нийгмийн одоо хамгааллын бодлого маань хэрэгжих, тэтгэврт гарах эрх нь үүсгэхэд бол ихээхэн ийм хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Энэ судалгааныхаа үндсэн дээр бол малчид, хуваарай хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх энэ одоо хууль хэрэгжиж эхэлж байгаа. Ер нь тухайн иргэний хувьд шимтгэлийнхээ хэмжээг ямар байдлаар яаж одоо төлн тогтооно гэсэн үг. Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл бол хоёр янзын албан болон сайн дурын гэж ингэж төлдөг байгаа. За малчид, хуваарай хөдөлмөр эрхлэгчид маань сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. За сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл гэдэг нь хөдөлмөрийн үйлсний доод хэмжээнээс одоо 10%-аар тооцож энэ шимтгэлээ төлнө гэсэн үг. Эхчүүдийн тэтгэмжтэй холбоотой бас тодорхой бодлогын зохицуултууд хийгдсэн. За эх жилээс бол шинээр хэрэгжих, за нэмэлт бас тэтгэмж авах боломж ямар байдлаар илүү бүрдв? За ер нь бол нийгмийн хамгааллын чиглэлээр тэр дотроо малчид, хуваарай хөдөлмөр эрхлэгчдээ ээжүүдэд зориулсан нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлийн хэд хэдэн бодлогын арга хэмжээнүүд бол эх оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхлэхээр байгаа. За энэний нэг нь бол 1990 оноос эдийн засгийн зах зээлд одоо шилжиж байгаа энэ шилжилтийн үед олон одоо байгууллагууд, үйлдвэрүүд үд хаалгаа хааж ажлын байрыг одоо ажилгүй орлогогүй болсон энэ үед бол олон ээжүүдийг, олон хүүхэдтэй ээжүүдийг ажилсан жил нь одоо хүрсэнч нас нь хүрээгүй байхад нь тэтгэврт гарах ийм болцоо боломжийг бол бүрдүүлж тэнд нь бол өгсөн байгаа. За энд бол олон ээжүүд одоо эрт тэтгэврт гарсан байдаг. За ер нь бол тэтгэвэр нийгмийн даатгалын шимтгэл авч байгаа цалин ажилсан жилээс одоо хамаарч ингэж тогтооддог учраас тэр ээжүүдийн тогтоогдсон тэтгэвэр маань нэлээд бага ингээд тогтоогдсон байдаг. Энэ асуудал бол нэлээд урт хугацаанд яригдаж байгаад одоо энэ одоо авч байгаа энэ ээжүүдийн авч байгаа тэтгэврийг бол 50 мянгаар нэмэгдүүлэхээр эх оны 1 сарын 1-ээс энэ бол хэрэгжихээр байгаа. За энд бол нийтдээ 18 мянга гаруй ээжүүдийн одоо тэтгэвэр нэмэгдээд явна гэсэн үг. За ер нь бол ээжүүдийн бас эмэгтэйчүүдийн ажилсан жилийг төрүүлж өсгсөн хүүхдийн тоогоор 1.5 жилээр нэмэгдүүлж тооцохоор байгаа. За 3 хүртэлх насны одоо хүүхдээ асарч байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50%-ийг нь одоо улсаас төлөхөөр болсон байгаа. За жирэмсэн байх үедээ жирэмсний өмнө жирэмсний хойно авдаг одоо декретний мөнгө гэж ярьдаг. За энэ мөнгийг бол цалингийнхаа 70%-аар тооцож авдаг байсан бол эх оны 1 сарын 1-ээс одоо 100%-аар тооцож авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл би одоо 50 мянган төгрөгийн цалинтай байсан бол одоо 70%-аар юу сая 400 мянган төгрөгийг авдаг байсан бол эх оны 1 сарын 1-ээс би 500 мянган төгрөгийн цалингийнхаа 100%-аар буюу 2 сая төгрөгийг авах ийм болцоо боломж бүрдэж байгаа. Тухайн наснаасаа эрт тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн хувьд одоогоор дунджаар хэдэн төгрөгийн тэтгэвэртэй байна гэсэн үг? Ер нь тэтгэврийн хэмжээний дундаж хэмжээнээс бол доогуур тогтогдсон байдаг. Яг л ажилласан жил цөөтөө. За тэгээд одоо нөгөө цалингаас төлсөн шимтгэл нь бас байга байсан учраас энэ бол нэлээд доогуур тогтоож байгаа. За ер нь 2020 оны эх оны одоо нийгмийн хамгааллын энэ төсөв дээр бол ард иргэдийнхаа
бодит орлогыг нэмэгдүүлэх тал дээр бол ихээхэн анхаарал хандуулж байгаа. Цалин тэтгэмжийг бол инфляцийн түвшинтэй уялдуулаад нэмэгдүүлэх. За төрийн үйлчлэгээний албан хаагчдыг ажилласан жилийн урт хугацааны нэмэгдэл гэж ярьдаг. Энийг бол эх оны 1 сарын 1-ээс өгөхөөр байгаа. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдын бараг 70%-ийг нь төрийн үйлчлэгээний албан хаагчд эзэлдэг. Багш нар, эмчнэр, за манаач, тоогооч, цэвэрлэгч, үйлчлэгч гээд энэ хүмүүс маань эх оны 1 сарын 1-ээс болвол одоо ажилласан жилийн нэмэгдлийг цалин дээр бас нэмээд ийм тооцоолж одоо бас авахаар энэ эх оны төсөв дээр бол тооцогдоод явж байгаа. Энэ нь бол нэг 5-аас 25% ажилласан жилээс шалтгаалаад 5-аас 25% нэмэгдлийг тооцож авахаар байгаа. Цалин тэтгэврийг 1 сарын 1-ээс эхэлж нэмэх үү? Хэдэн хувиар ерөнхийдөө нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо бай? Урьдчилсан тооцоогоор ерөнхийдөө инфляцийн түвшинтэй уялдуулаад нэмэгдэхээр ингэж явж байгаа. За ер нь бол манай сүүлийн үеийн нийгмийн хамгааллын энэ салбарын төсөв бол бас халамжаас илүү хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн энэ тал руугаа бас тодорхой хэмжээлэг зорцуулагдаад зориулагдах ёстой гэж ингэж үзэж байгаа. За энэ үднээсээ бол мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаа хүүхдүүдийн одоо сарын тэтгэлэг 2 дахин буюу одоо 200 сая төгрөгөөр нэмэгдэж байгаа. За тэнд багшилж байгаа багш нарын үр дүнгийн урамшуул бол одоо 15% хүртэл нэмэгдэхээр эх оноос нэмэгдэхээр байгаа. Өөрөөр хэлбэл нийгэмд одоо бас баялаг бүтээдэг ур чадвартай мэрэгчлэлтэй ажилтан бол мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр бэлтгэгддэг. Тэгээ олон залуучуудыг мэрэгчлэлтэй боловсралтай одоо хөдөлмөрийн зах зээл дээр ирээдүйд гарахын тулд одоо төрийн бодлогоор одоо энэ зохицуултыг бол бас хийж байгаа гэж ингэж хэлж болохоор байгаа. Мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудын тэтгэлгийн нэмэгдэл эх хичээлийн жилээс нь эхэлж одоо олгогдно гэсэн үг үү? Аль эсвэл 1 сарын 1-ээс хэрэгжих юм уу? 1 сарын 1-ээс хэрэгжээд явна. Тий, улсын хэмжээнд бол 85 сургуульд 40 гаруй мянган оюутнууд бол одоогоор суралцж байгаа. Ер нь мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарт өмнө нэмэгдэл олгогдоогүй байсан гэсэн үг. Тий, ер нь мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн багш нар маань үр дүнгийн урамшууллыг ерөөсөө олгогддгүй байсан 19 оноос өмнө. Тэгэхэд бол одоо ихтэй сургуулиуд 10 жилийн сургуулиудын бол олгогддог байсан. Мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн багш нар маань орхигдсон байсан. За 19 оны одоо энэ оны 1 сарын 1-ээс бол энийг 10 хүртэлх хувиар бол одоо үр дүнгийн урамшууллыг өгөөд хэрэгжүүлээд эхэлж байгаа. Эх оноос бол энэ хувийг нь бол нэмэгдүүлээд ингэж явж байгаа юм. Хэдэн багш хамрагдах вэ? За 1600 орчим багш нар бол манай энэ салбарт ажилладаг байна. Ер нь ахмад наснуудын тэтгэврийн зээлийн хүүтэй холбоотой асуудал сүүлийн үед байнга яригдж байгаа. Ер нь зээлийн хүүгийн ачаал дарамтыг бууруулах боломжтой эсэх тухай асуудал яригдж байна. За ер нь бол манай ахмадуудад одоо бас нэг дарамт болдог нэг асуудлын нэг бол яхаж аргагүй зээлийн одоо хүүгийн дарамт байдаг. За статистик тооноос харахад бол энэ оны 9 сарын 1-ний байдлаар 417 мянган одоо тэтгэвэр авагч 9 арилжааны банкар дамжуулж тэтгэврээ авдаг. За энэний бол нэг 55.7% нь бол одоо бас тэтгэврийн зээлтэй байна гэсэн ийм статистиктай байдаг. За манай бодлогын одоо яамны зүгээс бол энэ зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах засгийн газрын мөрийн хөтөлбөрч бас үе шаттайгаар бууруулна гэсэн зорилт тавьсан байгаа. Энэ хүрээнд бол 16 оноос одоо эхлээд үе шаттайгаар бууруулж ажиллаж байгаа. За 16 онд бол тэтгэврийн зээлийн өв бол 18% хүүтэй байсан. За яг одоо бол 1 жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүү бол жилийн 10% хүүтэй. За 1-ээс 2 жилийн одоо хугацаатай арай жоохон урт хугацаатай тэтгэврийн зээлийн өв маань 15.6% хүүтэй байгаа. За эх оны 1 сарын 1-ээс бид нар энэ урт хугацаатай зээлийнхаа хөвг 13% болох гэж бид нар одоо банкудтай бас хамтарч ажиллаж байгаа. Цаашид бол энэ одоо үе шаттайгаар бууруулахын тал дээр бол манай яамнаас бол бас анхаарч одоо үе шаттайгаар бууруулах тал дээр бол зорж ажиллаж байгаа. Арилжааны банкуудын хувьд бол тодорхой санал тавьж гэнэ үү? Талууд хэдий даг эцсийн шийдэл төрнө гэсэн үг. Ерөнхийдөө бол яриа хэлцээрийн түвшин дээр явж байгаа тий 13% дээр ингээд орлогоор. Хүүхдийн мөнгөн тэтгэмж олголт цаашид ямар байдлаар үргэлжлэх вэ? Хүссэн хүүхэд болгонд бас мөнгөн тэтгэмж олох асуудал хууль эрх зүйн хувьд бол баталгаажаад байгаа шүү. Тэгсэн. Одоо бол хүүхдийн мөнгийг бол хүүхэд бүрт олгогдохоор ингэж шийдэж байгаа. За өөрөө хүүхдийн мөнгө авъя гэсэн хүсэлт гаргасан одоо хүүхэд бүрт өрхөд бол хүүхдийн мөнгийг олгогдоод явна 1 сарын 1-ээс. Хэмжээний хувьд цаашдаа өөрчлөлт гарах уу? Нэмэгдэх үү? Одоо яг нэг төсөвт тусгагдсан хэмжээгээр бол одоо авч байгаа энэ хэмжээгээр л одоо өгдөд явна. Тэгээ цаашид бол ер нь бол энэ цалин тэтгэвэр тэтгэмж хүн амын одоо өсөлтийг хангах, хүн амын бас хөгжлийг одоо дэмжсэн энэ одоо асуудлууд дээр бол улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад үе шаттайгаар нэмэгдүүлэх ийм бодлогыг бол баримталж байгаа. За баярлалаа. За баярлалаа.
Эрхэм үзэгчдээ онцлог зочны ярилцлагад хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд мөнгөн чимэг оролцож 2020 оноос хэрэгжүүлж эхлэх нийгмийн халамж хамгааллын бодлогын талаар ярилцлаа.